Хоригмын ордны хойдлын газрын байшингийн газрын тухай асуудыг ярьсан байлээ. Тэгэхээр тухайн үед намайг бас хавчиж элбэдэрч үед л мөрдөж мөшгөж явахдаа тэр байшингийн ёроолоор газрын зөвшөөрөл өгсөн байхгүй юу? Тэр чинь юу гэсэн үг вэ гэвэл тэр байшингийн ёроолоор газрын зөвшөөрлөгчлөөр эргэн тойрон байгаа газрын хэнийг хөндөх гээд шүү дээ. Тэгэхээр би тэр байшин руугаа онгоцоор нисэж орно. Парашютаар өсөрж орно. Эсвэл түнэл ухаж орох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би сумын ордоор тэр чи одоо ингэж болох юм уу? Би ч одоо онгоц байхгүй. Парашютаар өсөрч чадахгүй. Эсвэл түнэл ухаж одоо тэр байшин руу орж болохгүй чи харин тийм ээ. Манай хотынхан ингэж дарамтлт юм аа. Намайг хүртэл одоо ингэж дарамтлж тухайн үедээ би засаг дараа биш байхад ингэж хотын ингэж шийдвэрээр миний одоо эзэмшлийн болсон тэр байшингийн ёроолоор газар өгч юм аа. Ингэж ерөөсө болохгүй. Энэ байшин ч нөрөө эргээд газартаа байж ич өөрөө ордог гардаг. Машин тавьдаг. Тэ ийм одоо байдаг юм аа. Цэцэг ногоо ургуулдаг ийм байдаг юм аа. Тийм учраас бол та ямар ч асуудал та ямар өөр газар авъя гэдэг байгаа биш. Тэ байшингаа тойруулаад л одоо байх ёстой тэр хэмжээнд газрын өгөхөд бол 0.7 ч гэлөө 0.7 ч гэлөө тийм жохон газар юм ба шүү дээ. Энийг бол асуудал байхгүй. Та өргөдлөө өгсөн. Тэгээ би өргөдлөө өгсөн шийдсэн. Тэгтэл өнөөдөр Нямбатар юу гэж занл хийж байна. Шал худлаа юм зохион байгуулж байна. Зохиож ярьж байна. Сумын ордыг та шантаажсан. Үгүй яаж би шантаажлах юм бэ гэж. Би өөр газар авах гэж оролдоо тий. Тэгээд өгөхгүй бол хогчин шүүгч зэрэгээр янз янзын юм ярьсан бол бас шантаалсан ч юм уу одоо яасан юм гэж ингэж ойлгож байна. Гэтэл яг тэр хоригмын ордны байшингийн гаднах газрыг л тэр одоо байх ёстой газрыг л би өргөдлөө гаргаад. Тэг чи өргөдөл байгаа. Миний өргөдөл байгаа. А тэр нь одоо сумын уцаар даргын тухайн зөвхөн тэр асуудлыг ч биш. Хэд хэдэн олон асуудлыг шийдсэн шийдвэр дотор миний нэг асуудал жижигэн одоо асуудал орцсон байна. Бүр тэгж цаашаа ярих юм бол би Монгол улсын эргэж байсан хүний хувьд те одоо мөн эргэж байсан бүх хүнд бол улсаас нэг газар өгдөг байхгүй бид нар аваагүй л байна. Тэр их хөөцөлдөж нэг айхтар сүртэй болсонгүй. Уг нь Нямбатар харин тийм дэмий юм ярьж байгаа оронд энэ эргэж ажилласан хүмүүс нэг газар өгтөө юм байлээ. Их хурлын шийдвэртэй юм байна лээ. Та нэг газар аваач гэж харин хэлж байгаа оронд намайг шантаажлаа. Тий одоо би энэ хурааж явна гэж ярьж байгаа зүйл Нямбатар яаж хуулийг уландаа гიშгдэг, яаж иргэдэг айлгаж ичээдэг хүн бэ гэдэг нь бол батлагдаж штэ. Энэ ерөнхийдөө байсан хүнийг ингэж байгаа юм чинь жирийн иргэдэг бол энэ нь бол үнэхээр одоо бүр дарамтлж өмч хөрөнгийг булаадаг ийм одоо хүн байна гэж. Тэгэхээр үндсэн хуулинд бол өмч хөрөнгийг булаахыг хоригдсан байгаа биз дээ тий. Өмч хөрөнгийг булааж болохгүй гэж өөрөө бүгдээр ярьдаг үстэй. Тэгэхээр Нямбатар бол энэ занл хэл бол ерөөсөө өөрийн Нямбатар хинбэ гэдгийг илчилж байгаа. Нямбатар бас энэ нүүрснийхэнтэй хамт байна гэдгийг илчилж байгаа. Энэ хулгай жилгийг өмөөрж ийн гэдгийг тойроо замаар илчилж байгаа. Энэ үндсэн хуулийг зөрчсөн засгийн газрыг огцруулахыг өөрийн одоо төлөөний хүмүүсээрээ дамжуулж хийж байгаа гэдгийг баталж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь хэлье. Нямбатар бол хэдийгээр иргэдийн төрөштэй хурлаасаа нэр дэвч байгаа чинь ерөнхий сайд томилдог. Яг оюун эрдэнэ тухай үед бол томилсон баг. Гэхдээ өнөөдөр зандаш тэр ерөнхий сайд байгаа. Тэгэхээр ерөнхий сайд нь хэн байна вэ? Хамаагүй шүү дээ. Зандаш тэр байж болно, оюун эрдэнэ байж болно. Ерөнхий сайдын томилсон галбал шалтгаан байхгүй юу? Тэгсэн мөртлөө ерөнхий сайдынхаа эсрэг ажиллаж болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Ажилламаар байгаа бол ажиллаа өгөх хэрэгтэй байхгүй юу? Би одоо ерөнхий сайдтай ажиллаж чадахгүй. Энэ хүн бол одоо буруу ажиллаж байна. Ийм адаа гаргаж байна. Би ажиллаа өгье гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл өөрөө ажиллаа өгөхгүй. Энэ хүнтэй ажиллана гэж хамт ажиллана гэж ингэж яриад яваад идэг. Тэгсэн мөртлөө энэ хүнийг огцруулах гад энэ хүний огцруулах гад өөрөө ингэж зүтгээд байгаа байхгүй юу. Тэгээ чинь ёс зүйн хувьд бол маш муухай үстэй юм чи тийм. Тийм учраас бол энэ ийм хоёрт бол ийм хуурамч, ийм хувь хүний өмч хөрөнгө рүү дайрсан, давшилсан, ийм хуулийг уландаа гიშгсэн, ийм ухаагаар занал хийсэн ийм хүмүүс өнөөдөр Монголын төр шургалжээ. Өөрөөсөө альва нэгэн байшин чинь өөрөө ёроолоор газар авч болдгоо байхгүй юу. Тэгмэр тэр байшин руу чинь хүн орж гарч чадахгүй шүү дээ. Тийм учраас бол альва байшин чинь гадна талдаа нийтийн одоо зориултад ашигладаг, машина тавьдаг, тий орж гарахад болцоотой цэцэг мод тарьдаг. Тийм одоо газартаа байдаг байхгүй юу. Тийм л газар. Тэрээс одоо илүү дутаа авсан юм ерөөсөө байхгүй. Би эсвэл тэр байшингийн одоо иргэн тойрон газар би шаал өөр одоо хаан чим их гоё газар нэг газрыг ингээд гуйж байгаа ч юм уу эсвэл өстө Нямбатар хэлж байгаа шанталж байгаа авсан бол үнэхээр та тэр ятгана хоригмын ордны хойдол байдаг тэр байрныхаа гадна тат байгаа газрыг авахын оронд шаал өөр газар ийм газар авсан байна гэж хэлээд намайг буруутгаад та одоо ийм газрыг авах ёсгүй гэж авчижээ гэж хэлвэл бас яах вэ? Нэрээ тийм болов уу хүмүүс бодох байх. Би ч гэсэн өөрөө тийхгүй шүү дээ.
Тэгэхээр би зүгээр л тэр байшингийн гадна байгаа зүгээр л жирийн газрыг л яг ёс журмынхын дагуу авцныг л одоо ингэж айлган сүрдүүлж та одоо ингэж дуурайд байвал ингээд би тэгин шүү гэж одоо айлгаж байгаа байхгүй юу? Миний амыг үдэх гэж штеп. Тийм учраас энэ бол одоо ямар муухай гүнзгий энэ муухай одоо хувилдаа явсан байна. Ямар муухай гүнзгий сүлжээ явсан байна гэдгийг бас нэгэн одоо илэрхийлэл.